өдгөөгөөс 100 жилийн өмнө бол хүний дундаж наслалт бол Тийм. одоо ийдгийн тий 40 эдтэй 46 тий байсан. янз янз байсан. Тийм 46 та тэгээд одоо 100 жилийн өмнө бол одоо 60 та хүн гэдэг бол нэлээд өндөр Өндөр настай хүн настай гэж үздэг байсан бол одоо 100 жилийн хугацаанд яаж байгаа вэ гэхээр өнөөдөр 60 та хүн залуу хүн. Залуу. Маш сайхан залуу хүн байж тээ. Тийм. Тэгээ яг нь дундаж нас 78 хүртлээ ингээд Мм. бүр ингээд баг 2 дахин хийсэн байна тийм үү. Тэгтэл өдгөөгөөс 20 жилийн дараа гэдэг чинь бид нэр зүгээр 100 гарах бол энгийн л үзэгдэл болох Тийм. гэдэг. Тийм. Тэгэхээр бид нэр бидний гол зорилго одоо эрүүл мэндийн салбарын гол зорилго бол юу вэ гэхээр эрүүл идэвхтэй амьдралын чанартай хугацааг л уртсах гэдэг байна. Яг гэнэ. Үүнээс ш би 60 настай харагдчихад 100 хүртэл 40 жил одоо Анханаас саажтайгаар өөртөө хүрчлэх чадваргүй байвал юу хэцүү шүү Тийм. дээ. Тэгэхээр л бид нэр тэр хугацаа тэртээ тэргүй уртсчлаа бол би өөрөх эрүүл мэндийг цахин хамгаалах миний одоо журам төгрөг болох гэдэг байна.